Энэ төсвийн тодтгол ярихаас өмнө эхлээд энэ бид нар төсөв дээр юу баталсан бэ гэдгээ бас нэг хянаж харах хэрэгтэй мó гэж боддог юм. Өөрөөр хэлбэл төрийн албан агчдын цалинг нэмэгдүүлээгээд 90 тэрбум төгрөг хуулиараа тусгаад өгсөн. Тэгсэн 90 тэрбум нь алга болцсон. Одоо бүр хасах хэмжээний юм яригдаа явж байгаа гэдэг бол гайхалтай юм л да. Тэгээд одоо өнөөдөр ерөнхий сайдын шилэн дансаа хөтэлдэггүй хэрэглэх газрын дарга нь өнөөдөр лаанд машин тэрэг аваад явж идэг. Ийм одоо юу гэдгийг арчаагүй тансаглал хийгээ явж хахад өнөөдөр төрийн албан агчид өнөөдөр бас айцтай байгаа гэх нас ойлгох хэрэгтэй л дээ. Ялангуяа энд шүүхийн маш их улс төржиж байна. Одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөл одоо энэ улс төржилтөд зогсоо. Та нар одоо жишээлбэл тэр өршөөлийн хууль нь батлагдаж амжаагүй, батлагдаагүй хуулиар үндсэн хуулийн цэц рүү гомдол гаргаа явсан байл шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Комисс дээр орж ирсэн уран цэцэг шүүгчид маш тодорхой хэлсэн шүү дээ. Би комиссийн гишүүний хувьд та наад хууль чинь батлагдаагүй учраас хэрэглэхгүй шүү. Хориг моргийн асуудал дуусчих хэрэглэнэ гэж яхад цэцэд гомдол гаргаа явж ирсэн. Одоо дээрээс нь тэгэл янз бүрийн одоо мэдээлэл хийгээл гүгдэх юм. Шүүгчдийн холбоо молбооч Монголд шүүгчдийн холбоо байдаг багт. Одоо хаан тийм ер нь ингэж ивсэл холбоо болоод шүүхэн ингэж улс төрждөг. Нэгэнт улс төржиж байгаа юм бол улс төрийн байгууллага албан тушаалтан гэж үзээд тэгвэл бусадтайгаа адилхан цалингаа буулгах хэрэгтэй л. Нөгөө талаас энэ хууль ёсны цалин яриад байна уу? Хууль ус цалин яриад байна гэдэг дээр бас асуудал мөн шүү дээ. Анхнаасаа энэ цалин тавихтаа 15 тэрбум төгрөгийн хууль усаар шүүхий зарцуулсан гэж яриад байгаа үст. Тэгэхээр тэрийг одоо нэгтгэж нэг албан ёсны нэг их хурал өнөөдөр нэгдсэн жишгтэй тогтоогоод ингэж тогтоохдоо төрийн албан хаагчдаас ялгүй өндөр байлгамаар байгаа байхгүй. Ялгүй өндөр гэдэг маань бүр өндөр гэсэн биш. Өнөөдөр шүүгч нь 3 саяас 6 сая зарим нь он удаан жил ажилласан гэд өчнөө мөнгө авчаа. Тэтгэврд гарахтаа 80 сая 90 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр энэ маань өнөөдөр юуг харуулад байна вэ гэхээр шүүх ганцаараа өнөөдөр бидний дээр гараад өнөөдөр юу гэдгийг бүгдийг одоо айлгадаг, бүгдийг сүрдүүлдэг, бүгдээрээ одоо юу гэдгийг тэр цалин мөнгөний ярьсан хүмүүсийнхээ тал зогсдог юм шиг хандаад сүүлийн үед бүр өмгөөлөгчийг хүртэл шүүх нь өнөөдөр шүүнгээ сууж яадаг. Тэгээ шүүх засаглагч прокурортой шүүхтэй өмгөөлөлтөй байж өнөөдөр шүүх засаглал байх ёстой үст. Тэгэхээр өнөөдөр прокуророос давтсан өмгөөлөгчийн үзэн ятцсан тийм шүүхтэй байгаад хэрэггүй шүү дээ. Тэр утгаараа өнөөдөр улс төрийн ажил хиймээр байгаа бол чөлөөтэй ажиллаа өгвөл улс төрийн ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг улс төрийн албан тушаалтанд үйлчилсэн ийм шүүхтэй байгаа цагт бол энэ бол утгагүй. Өнөөдөр айцтай байна гэж хэлмээр байна. Тэгэхээр ямар ч үйл гэсэн миний хувьд бол тэр шүүхийн цалин хасахыг бол дэмжих хэрэгтэй. Яагаад өнөөдөр бусад төрийн албан агчид нэр үнэхээр одоо сандарч санаа зовж одоо яаж амьдрах уу гэж яхад адилхан төрийн албан агч мөртлөө улс төрийн албан тушаалтнуудаас ч өндөр цалин авсан. Улс төрийн албан тушаалтнуудаач одоо үлд тооцсон. Тэгээс үлдээ бүр үндсэн хуулийн цэцэд хүртэл одоо юу гэдгийг батлагдаагүй хуулиар гомдол гаргаа явж идэг. Ийм арчаагүй шүүхтэй байдаг бол энэ бол утгагүй хэрэг. Энэ бол хууль хэрэгжүүлдэг байгууллага биш гэж хэлмээр байна. Дээрээс нь энэ зарим нэгэн одоо тансаглалуудаа зогсоомоор байна энэ тодтглоор. Ялангуяа одоо жишээлбэл тэр шорон барих мөнгө төгрөг болохоор мөнгө илүү гарлаа тэрийг шоронгоо хурдан барих гэдэг юм. Энэ хажуудлын имлэгээ та нар зохицуул та. 25 тэрбумаар тэрийг чинь хинд өгцсөн. Өгцсөн юм уу үгүй юм уу тэрийг хойноос та нар хөөцөлтөлтөө. Төрийн албан агч гэхээр өнөөдөр заавал гудамжинд байж ах ёстой юм уу? Өөрсдөө эмчлүүлэхгүй байх ёстой юм уу? Цагдаа хөлийн цэрэг гэхээр өнөөдөр бусдаас хамгийн хатуу хүндэл ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн нийгмийн ахуй халамжийн асуудлыг нэгдүгээр тавихгүй шоронгоо барилгээд яваадах юм. Тэрийг хурдан дуусгахыг гэдэг юм. Яасан манайх шорончдсан нийгэм болсон юм. Энэ байгаа шоронгоо чинь дүүрчээд байгаа юм. Өршөөлийн хуулиар одоо ингээ бараг хөнгөө олчлоо. Тэгээд тэр хоосон байшин чихийн орох юм. Хэнийг оруулах гэж тийм шорон бариад байгаа. Тийм учраас тэр зарсан тэр мөнгнүүдээ шоронгоос гарсан тэр мөнгнүүдээ одоо нийгмийн халамж анхаарал тэр цалин мөнгө нэмэгт нь оруулаач. Тэгэхгүйгээр нөгөө мөнгө илүү гарлаа 2 тэрбум илүү гарлаа гингуудаа тэрийг шорон барих руу зарцуулаад явж байгаа бол энэ буруу шүү. Энийг хасаараа гэж хэлмээр байна. За өөр зөвлөгөө баярлалаа.